За өнөөдрийн засгийн газрын уралдаанаар 12 асуудлыг хэлцэн шийдвэрлэж 6 асуудалтай танилцж засгийн газрын уралдаанд тэмдэглэл үүрэг даалгавар өгдлөө. За энэ дотроо бол бид энэ үерийн улмаас Баян Улгийн аймагт иргэд орон гэргүй болж үер тавтагдж гамшигын байдал бий болсонтой холбогдуулан иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, үерийн далан барих, урьдчилан сэргийлэх талаар одоо шийдвэрүүдийг гаргалаа. За энэ хүрээнд ер нь бид бас энэ үйлчлэлтийн бэлтгэлийг хангах үүрэг даалгаврыг бүх аймаг нийслэлийн засаг дарга нар холбогдох яамдын удирдлагуудад 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар үүрэг даалгавар чиглэлүүд өгсөн байгаа. Үйлчлэлтийн бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, боловсргүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, гамшигын эрсдлүүд бэлэн байх үүрэг чиглэлүүдийг нэгтлэн шалгаж ажиллаж байна. Танилцлаа. Энэ хүрээнд Баян Улгийн аймаг болон зарим аймагуудын эвдэрсэн гүүр зам барилгын ажлуудын засвар, за Баян Улгийн аймагт үерийн далан барих, за мөн орон гэргүй болсон иргэдэд 80 гэр хуваарлаж гэрийн асуудлыг шийдвэрлэх, за мөн эмнэлгийн яалтай төрийн тусламжийн автомашин шаардлагатай болсон газруудын асуудлыг шийдвэрлэх зэрэг ийм загс асуудлуудыг одоо үерийн гамшигын улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна. Чиглэлийг гаргалаа. За мөн бас энэ зуны хугацаанд их бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр энэ 5 толгой болон одоо нүүрсний төмөр замын ажлуудыг эрчимжүүлэх, дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх ажлуудыг хэлж байна. Тухайлах юм бол шивээ хүрэн сэхэ бомтын, хөлийн бомтын төмөр замыг барилгын ажлыг 2019 онд багтаан дуусгах чиглэлээр хөлийн чиглэлээр, бомтын чиглэлээр, гадаад худалдааны чиглэлээр, за зам тээврийн хөгжлийн чиглэлээр яамд сайд нарт үүрэг чиглэлөгч энэ ажлыг 19 онд дуусгах юм чиглэл үүрэг даалгавар өгдлөө. Ингэснээрээ бол нүүрсний экспорт тухайлбал нарийн сухад сэхэ бомтын чиглэлээр нүүрсний тээврийн зардал 3-4 дахин буурч Монгол улс одоо төлөх шууд татвар төсөв толох орлогын татварын хэмжээ бол 800 тэрбум төгрөг хүртэл өсөх. За мөн тээврийн зардал буурахын зэрэгцээ экспортын хэмжээ бол 3-4 дахин нэмэгдэх ийм судалгаатайгаар шивээрэн сэхэ бомтын төмөр замын одоо хөлийн бомтын төмөр замын ажлыг барилгын ажлыг эхлүүлэх шийдвэрүүдийг бас гаргалаа. За цаашдаа бас энэ 5 толгой төслийн IPO гаргах хүрээнд мэргэжлийн удирдлагын багуудыг, мэргэжлийн одоо зөвлөх компаниудыг ажилуулах, гадны техникийн тусалцаа зөвлөхүүдийг хамтарч ажиллах. За ингэснээр одоо Монгол улсын иргэдийн энэ хувьцааг амь оруулж ногд ашиг олгодог бодиттой хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох энэ шийдвэр чиглэлүүдийг гаргаж ажиллаж байна. За ер нь энэ дэшинд дурахад бол засгийн газар бүх яамд тамгын газруудыг өнөөдөр одоо ажиллан жигдэрсэн байх үүрэг өгсөн. Одоо яамд тамгын газрууд дээр хөдөө аймаг сумын удирдлагууд руу халууж ярьж байгаа мэдээж одоо зарим ихэнх нутгаар бороо хурагтай үеийн эрсдлэгтэй байгаа боловч зарим нутагт бас гангач эрсдэлтэй байна. Хөдөө оромтгох цайд нар бас ажиллаж байна. За ингээд ер нь засгийн газрын үйл ажиллагаа бол 8 сарын 1-ээс жигдэрсэн. Одоо өнөөдөр бас бүх яам агентлагуудын ажлуудыг маргааш нас шалгаж одоо засгийн газрын хуралдаанаар болон улсын их хурлаар шийдвэрлүүлэх асуудлуудын жагсаалтыг гаргаж хэн шалгалтын ажил явуулж байна. Ер нь бас энэ хүрээнд засгийн газрын хэрэглэх газраас төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагын тухай хуулийг өргөмөдүүлэхээр бэлтгэл хангаж байна. Ер нь төрийн албыг доктортой, хариуцлагатай, ёс зүйтэй шударгаар гүйцэтгэдэг энэ тогтолцоог биелүүлэх зорилготой төрийн албаны шинжилгээний тухай хөтөлбөрийг бас боловсруулж дуусгаж байна. Энэ 10 сарын 12-нд энэ талаар олон улсын эрдэмтдийн баг хурлыг зохион байгуулна. Гүржистан зэрэг улсуудын захин засаглалын дуршлагыг нэвтрүүлэх, за мөн одоо энэ тендерээс ахуулаад бичиг баримт тусгай зөвшөөрөл авах, одоо иргэдэд үйлчлэх үйлчилгээг, төрийн үйлчилгээг захимжуулах, энгийн хялбарлуулах, за төрийн үйлчлэгээ сахилга хариуцлагатай болох юм зохис хөтөлбөр шинжилгээг хэрэгжүүлэх ажил одоо бас энэ ажлын хэсгүүд байгуулагдаад өнөөдөр бас үр дүнгээ тайлгнаж байгааг бас энэ ташаамд мэдээлэх зүйтэй байх гэж бодож байна.
төрийн албаны тухай шинэ хууль 2019 оны 1-р сарын 1-ээс хэрэгж эхэлнэ. Энэ хууль батлагдсантай холбогдуулаад 42 журмыг засгийн газар тогтоолоор батлах ёстой. 6 журмыг улсын хурлаар батлуулах ёстой. Энэ талаар иргэн төвтэй мэрэгшсэн төрийн алба гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Засгийн газрын эрхлэх газар, улсын хурлын тамгын газар, нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран. За энэ төслийн хүрээнд энэ 42 журам, 6 журам одоо төрийн албаа хаагчийг шалгаруулж авахаас ахуулаад дэвшүүлэх, доктортой худлыг хангах, за төрийн албаны албаа хаагчийн ёс зүйн дүрм, ёс зүйн хууль, төрийн албаны хариуцлага энэ бүхнийг иргэн төвтэй ойлгохлоор иргэдэд л үйлчлдэг. Тэгэхээр энэ төрийн албаны ёс зүй хариуцлагын тухай бидний боловсруулж байгаа хуулиар бол улс төрийн албан хаагчид одоо бид нар бол улс төрийн албан тушаалтан бол ард түмнээ сонгогдсон төрийн тушаал юм аа. Тэгэхээр ард түмний эрх шигийн үүднээс төрийн албан хаагчдыг ард түмдээ үйлчлэх үүргийг өгнө. Ард түмдээ үйлчлэх ёстой төрийн албан хаагч бол ард түмний зарц байх ёстой. Одоо Японы төрийн албаны ёс зүйн тухай хуулиар бол төр дэд итгэл одоо төрийн албаагчдаас шалтгаална. Төрийн албаагч нь шударга ёс зүйтэй ажиллаж байвал төр дэд иргэдийн итгэл сайн байна. Харин төрийн албаагчд нь энийг доголдуулах юм бол төр дэд иргэдийн итгэл ундаг. Ийм учраас төрийн албаны ёс зүй захлах хариуцлага бол одоо манай засгийн газрын баримталж байгаа хамгийн гол зарчим. Үүнтэй ч уялдуулаад төрийн албаны ёс зүй захлах хариуцлагын тухай хуулийг Японы төрийн албаны ёс зүйн тухай хууль, Германы төрийн албаны хариуцлагын тухай захлах хариуцлагын тухай хуулийг одоо үндэслэж боловсруулж дуусаад одоо хилцүүлэг явуулж байна. Тэгэхээр энэ бүгд маань бол иргэн төвтэй иргэдэд үйлчлдэг сахилгатай хариуцлагатай доктортой төрийн албыг бий болгох, бүрдүүлэх тэр ирээрээ төрийн албаагчид иргэдэд үйлчлдэг, харин төрийн албаагчдынхаа баталгааг нийгмийн баталгааг хангадаг, доктортой байдлыг хангадаг ийм тогтолцоог бүрдүүлэхэд төрийн албаны шинэ хууль бидний боловсруулж байгаа 48 журам төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагын хууль, за энэтэй уялдан гарч байгаа боловсруулж байгаа бидний төрийн албаны шинжилгээний хөтөлбөр уялдаж байна. За энэтэй уялдуулаад 10 сарын 12-нд энэ Эстонд гүржийн мэргэжилтнүүд оролцсон энэ захим засаглал сахилга хариуцлагатай төрийн албаны шинжилгээний иргэн төвтэй мэрэгшсэн төрийн албаны шинжилгээний талаарх одоо бүх төрийн удирдах албан тушаалтнууд оролцсон юм улсын зөвлөгөөнийг зохион байгуулахаар ажиллаж байна. Багнуурын цахилгаастаас асуудал хэлцэгдсэн. Тэр нь бол нэг талаас Багнуурын дулааны станцын хүчин чадал хэтэрхий өндөр, манай эрчим хүчний аюулгүй байдал нэгдсэн тогтолцоонд бол доголд учруулах үз эрсдэлтэй гэж зарим мэрэгчлэтнүүд, экспертүүдийн дүгнэлтүүд гардаг. Нөгөө талаас энэ нэгэнт хоёр улсын засгийн газар хоорондын гэрээгээр засгийн газараас байгуулсан гэрээ хэлцлэр хэрвээ засгийн газар энэ гэрээг дангаараа цуцлах юм бол нөхөн олгор олгохоор нийтээ 512 сая долларын нөхөн төлбөр төлөгдөхөөр Оросын хөрөнгө оруулалт төр болон ирээдүйн ашигыг нөхөн төлөх тим гэрээ байгуулсан мэлээ. Энэ бол арбитр дээр очсон тохиолдолд Монгол улсын тал засгийн газар дангаараа гэрээг цуцлуул ийм хэмжээний эрсдлүүлэх эрсдэлтэй. За нөгөө талаас энэ асуудал бас хоёр улсын харилцаа, олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй багтлыг бид бас харгалзан үзэх учиртай. Ийм учраас эрчим хүчний хангамжийн системийнхаа аюулгүй байдлыг бодлохын зэрэгцээ энэ хоёр талын өмнө зургдсан гэрээ хэлцээр за энэ гэрээний хууль эрх зүйн үр дагавар за хууль ёсны дагуу байгуулах зэсэх асуудлуудыг наривчлан судлах үүрэг даалгавар өгсөн.